Яг би одоо л ганц үеэгаа гэр бүл ч юм уу хүүхэдтэй ч юм уу тийм биш болохоор надад одоохондоо тийм юм байхгүй. Нэг өдөр ирээд за чи энэ ертөнцөөс чамайг аваа явлаа. Гэхдээ чи хамгийн гоё зүйл юу гэж хэлэх юм гэх юм бол би энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл эмэгтэй хүн байлаа. Эмэгтэй хүн үү гэж аахгүй. Тийм ээ тийм. Танаа хамтлагийг ер нь бол бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Оппозиттэй нэг холбоотой янз бүрийн байсан нь ер нь анх гарч ирж байгаа. Ойлаа юун дээр л айгаа адилхан бодолтой байдаг юм байна. Өөрсдийнхөө үе дээр. Коридтэй байхад ч гэсэндээ яг 30 мочтой ах мах нарыг ер нь ална л гэж боддог гэсэн шүү дээ. Тий. Би илүү л гэж боддог. Яг тэгэхээр одоо 20-д тэр залуучууд тийм мэдрэмж нь угаасаа байгаа л. Тэгээ наваа алнаа л гэж бодож байгаа. Чи өөрийнхөө хамгийн бест хөлбраараа явж ийн гэж боддгоо. Яа миний бас жоохон айдаг юмнууд энийг л гэж боддог. Найз гэдэг зүйлийн дотор чи эзлэх байр суурь ямар болсон бэ? Шууд асуувал чиний толгойд юу орж ирэх вэ? Гоё л асуулт юм. Уртхаа төлөөл хоолоо аваад тэгэл дуусаал тэгэл дараагийн цалин орж ирдэг ч юм те. Хүлээгээл те. Тийм яг иймэрхүү амьдрал диско хаа. Чи хэр их олдог вэ гэдэг асуултанд хангалттай. Би ингээд хөдөлмөрлж би кайф авч би нэг хийж байгаа юм. Заавал өөр хүнтэй ер нь нэрээ хуваах ямар хэрэггүй. Үеийн үзэж байгаа залууч эсвэл дүүнэр энэ дээр бас зүрхэн байгаа. Чи үетэйг ярьсан ямар худ гар вэ? Тэр самаагүй. Хүний итгэлийг алдах ч юм уу ямар нэгэн талаар хинээч байж бол. Тийм зүйл чиний хувьд гарч ирсэн. Гарч ирсэн. Relationship дээр хэр одоо нөгөө нэг юм шийдэм бий вэ? Давж болохгүй хэмжээ хязгаар гэж байгаа. Тэр давж болох хэмжүүрийг ингээд давцсан. Тэгсэн ирнэ. Би алдчихлаа намаа уучлаарай гэх юм бол. Би бол тийж л боддیں۔ Зөөлөө үедээ зөөлөө, хатуу үедээ хатуу. Тэгээс яг сүүл би зүгээр тамхи байханд орох гэж үзсэн шүү дээ. Нөгөө тамхины зэг дээр чинь айгүйх ажил явдаг. Avengers-ийн хэдийн философик зөв шүү дээ. Гэхдээ Thanos-их бас зөв шүү дээ. Ер нь хүмүүс айгүй хамаагүй юмдаа ордог шүү. Ер нь тийм шүү. Ер нь их хамаагүй юмдаа хошуу нэмэрлдэг шүү. Ер нь тийм юм дээр чимээгүй л дотроо бодоод ч юм уу тий. Надад энэ бүхэн тохиолдсон бол яах вэ? Би яах байсан бол тийх байсан болов уу, үгүй байсан болов уу? Бас бодгол асуудал.